За сайн байцгаана ингээ подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор маань Арчсан намын гишүүн Сугар Сүр ах маань ирсэн байна. Тэгээ Сугар ахтай энэ өдрийн мэндийг. Энэ өдрийн мэндийг. За тэгээ урилга хүлээ авч бас ингээ ярилцах болсон бас баярлалаа илэрхийлье. Бас миний зүгээс ижлэх юм баярлалаа. За тэгээ сайхан өвлжөө тавлаг. Өвлжөө жоохон хүдэнд бол болчихлоо да тий. Харин гадаа нэлээд чанга байна тий. Чанга. Би яг үндсэн нэг жижигхэн нэг одоо танд ямар учиртай подкаст би таны дуудчихва гэдэг нэг хэлчихье одоо. Тэгээ би өөрөө яг ингээд яг хоо ингээд үзэл санаач гэдэг юм уу ер нь жоохон ус төрлөө ингээд чиглээ явж байгаа залуучуудаа ингээд үзэл санаагийн өөрийнх нь бодолтой тэр хүсэл эрмэлзлийн ус ингээд хүмүүст хүргэе гэдэг нэг жижигхэн бодолтой ингээд энэ подкаст эхлүүлээ явж байгаа. Тэгээ өнөөдөр миний подкастын эхлэл нь болохоор энэ Сугар Сүрэн гэдэг хувь хүнээс хоёул асуултаа эхлээд. За. Тэгээ Сугар Сүрэн гэж хүн одоо нутаг ус гэдэг юм уу мэрэгжил боловсрол нь юу юм те. Тэгээд хоёулыг нь цаашлаад тэгээд ус төртөө ирнэ яагаад энэ замыг сонгох болцсон. Тэгэл цаашаа илүү үгэн юм руу ороод явчих. За тэгээд тий. Тэг би өөрийгөө танилцуулах тий. За. Тэг би одоо жазгийн Сугар Сүрэн гэдэг яг хүмүүс нөгөө жазгийн амар санаа гэдэг манай ахаар хой яадаг л та. Манай ахыг бол таньд дид хийжсэн. Эрүүл мэндийн яамны нэг одоо бас эмнэлгийн чиглэлийн тийм лайв хийдэг тийм зүг. Аюу унган нутаг гэвэл говалтай. Төрсөн өссөн гэвэл одоо Чингэлтэй дүр буюу Баг Ториг 10 жилийн сургууль гэхлээр одоо 23 дугаар сургуулийн Орос хэлний анги, 1-р сургуулийн Тооны анги, тэгээ 93 дугаар сургуулийн одоо төгсөөд тэгээд Монгол Улсын их сургуулийн хуульцсан сургууль төгссөн. Тэрийг төгсөөд Японд явж сураад буцаж ирээд одоо хуульчийн сонгон шалгалт гэж өгдөг шүү дээ. Тэр шалгалтыг өгөөл тэгээд одоо Игийн голын явсан цахилгаан станц, зээлийн батлан даалтын сан ман гэл одоо төрийн байгууллага гарч явж байгаа л. Тэгээд 13 онд одоо ерөнхийлөгчийн сонгуул, элбэг дорж ерөнхийлөгчийн сонгуул. Тэр үеэр надад Арчсан залуучуудын холбоонд одоо ороод орох боломж гараад тийм үү те. Тэгээд мэдээж хэрэг залуучуудын намын залуучуудын байгууллага гэхэр чинь одоо амар мундаг залуучуудтай мөр зэрэгцээд явах нэ л гэсэн мөрөөдөлтэй. Тэгж л орж ирсэн л доо. Тухайд одоо таныг Арчсан залуучдын холбоор ихэд бол гаргах хэлсэн юм шүү дээ та. Тийм. Тухайд ерөнхийлөгч нь хэн байсан? Ерөнхийлөгч нь болор одоо сайд асан те сангийн сайд асан бол сайд асан те. Тэгээд тэнд удирдах зүйлд нь явж байгаа сүүлдээ одоо дэд ерөнхийлөгч нь болоод тэгээд 21 аймаг 9 дүүрэг хариуцсан нарийн бичиг гэдэг одоо нууц орны чинь тойрол залуучуудаа уул заал санаа бодлоо солилцоол те. Одоо залуучуудын байгууллагыг шинжлэх, өөрчлөх гэл одоо намын ажиллалдаа ялтчихв. Тэгэхэд одооныхыг бол бас тийм айхтар юм унтаа байгаагүй. Тэгээд тийч ажиллагаатай аймагуудаар чуулгануудын хийлэгдэг залуучууд ч гэсэн бас тухайн аймаг дүүрэг дээрээ те улс төрөө хийдэг тийм байсан. Одоо бол Арцсангой Арсан залуучуудын холбоо чинь байгаа нь жоохон мэдэгдэхгүй тиймэрхүү болсон юм бол гэж шүмжлэлтэй хандсан шүү. Тий. Ер нь бол яг залуучуудын байгууллага маань жоохон идэхгүй байгаа юм бол байгаа. Тий. Тэгээд та Япон сургууль төгссөн гэж шүү дээ. Би одоо юу асуух вэ? Одоо Япон сургууль төгсөөд тэгээ Монголд ирж штэ тий. Японы нэг харж байгаа нэг одоо би зөвхөн хүмүүсийг хараад байдیں۔ Япон школтой хүмүүс нэг арай өөр. Тэгэхээр одоо өөр Америк сурсан хүмүүс нэг школууд нэг жоохон өөр байгаад байгаа байхгүй юу? Та одоо Япон сурж байгаа Монголд ирэхэд энэ Монголын улс төр ер нь тухайд ер нь ямар хүн санагдчихсан бэ? Би чинь тэгээд Япон ч нэг юм хайрцагт орчтой юм шиг байгаамаа. Яг байх хэвээр юм яг юм байх хэвээр гэдэг зүйлийг л одоо хүн хувь хүндээ суулгаж өгöd ах шиг байна. Би ч өөрөө хуульч мэрэгжилтэй хүн болохоор чинь одоо хууль зөрчих гэдэг юм уу те бүх юмыг хуулийн дагуу дүрмийн дагуу явуулах юм л юм одоо сурж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь Японд дараа нь хүмүүс чи буцаж ирээд одоо залуучуудын байгууллагад орохлоор чи нэлийн асуудал чи нэлийн шүүмжлэлтэй харагдана шүү дээ. Хурал морн одоо хийгддэггүй ч юм уу те. Би чи амар гоё мөрөөдөлтэй залуу ороод ирсэн. Хаста энэ улс орныг те явандаа ингээд удирдаад явах залуучууд байна л гэж одоо хойд насны дээ. 13 он гэдэг чинь би одоо нэг 30 хүрж ирсэн юм. Залах. Тэгээд их л юмд харьцангуй шүүмжлэлтэй ханддаг л да. Тэгээд шүүмжлэлийг хүмүүс нөө хувь хүн дээрээ хитэх нааж аваад идэг. Японч юм бол тэгэж ойлгохгүй шүү дээ. Шүүмжил гэдэг чинь ингээд хүнийг ингээд алдааг нь хийж өгөх нь луужинтай төстэй байхгүй. Нөгөө зүгээ алдсан хүнд ингээд луужин байвал зүгээ олдог шүү дээ. Энэ шиг шүүмжил гэдэг бол хүнд яг ус агаар шиг хэрэгтэй зүйл гэж би бол хувьдаа гэж хардаг. Хүн намайг шүүмжилвэл би тэрэнд нэг хайхтар эмзэглээ л идвэ те. Миний алдаатай юмыг харин хилээд байна гэж бол ойлгодог.
Манай улс төрчнөр болохоор тэр чинь ингээд аймаар шүүмжлэлт дургуй тий. шүүмжлэлт дургу тэрэн дээр чинь уурлал бохимдал одоо улс төр хийлээ барьлаа гэл ингээд асуудлыг өөр өнцгөөс хараад байдаг тал байдаг л. Одоо энэ ялангуяа өнөөдрийн бас ингээд дээр заларсан байгаа нөтүүдийг харахад бас яг тийм байна. Шүүмжлэлт дургу. Шүүмжилсэн хүмүүсийг эргэж одоо намандаг ч гэдэг. Сошиал бүли явуулдаг ч гэдэг юм уу тий. Тэмхүү зүйл бас бий болчиход байна л та. Тэгээ би бас тань шиг бас нэг энэ шүүмжлэл бол байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа арчсан нийгэмд. Арчсан намд бүр тий ялангуяа арчсан. Бүр ингээд манай нам дотор шүү. Одоо энэ баг ардын нам шиг болох гээд байсан шүү дээ нэг хэсэг. Шүүмжлэх юм бол баг намаас нь хөөдөг туудаг тий. Одоо бүхий л улс төрийн байдлаар ингээд бүх боломжуудыг хаадаг. Тэгээд хинчиш болох байл юм уу те. Мэдээж хэрэг залуу хүмүүс бол алдан энэ мэдээж хэрэг тэр болгоноос айгаад эн чин торонзоо татчвал улс төрч явсны ямар хэрэг байх вэ? Тиймхэн юм дээр бууж өгөөл энэ ч улс орны төлөө явж байгаа зүйл шин. Гэхдээ нийгэм сайн сайхан байгаад улс төр нь цэвэрхэн байсан бол чи битэр аль аль нь улс төр сонирхогчгүй. Тэргээр яах юм? Өөрийнх амьдралыг бодоо. Амьдралаа одоо явж шин. Чи нийгэм чинь бослохгүй бүх салбар нь үндсэндээ уналтанд орцсон тий. Тэгээ ялангуяа одоо улс төрийн хоёр томоохон намын нэг нь арчилсан нам. Тэгэхээр чин би ч одоо өөр нам дамжаад явуултаа биш тийм үст. Одоо нэг нь сонгоод ороод ирчихсэн нам дотроо чадахын хэрээрээ зөв зүйл рүүгээ яваач гэж дуурж шаардж байгаа юм тий. Дуртай дургуул тэгэн шүү дээ. Манай Монголд байгаа дан ингээ улс төр хийгээ сурцсан хүмүүс болохоор нөгөө ингээ тохиролцох дуртай. Ингээ хаа ингээ гар дагуураа тий. Гар хөлийн бариад бараг л ингэчил даахаа гэн ингээ. Тэгээ нэг гоё зүр өгöd штэ. Зөв хүний үг тий хичнээн хатууч хэрэгтэй. Буруу хүний үг хичнээн гоё амттай чихэртэй байсан ч хортой гэдэг юм өгöd штэ тий. Тэгэхээр шүүмжилж байгаа болгоныг нэг шүүмжил гэж харахгүй олон талаас нь хараад үгүй эн чинь нэрээ юу гэдэг эн чинь нэрээ миний алдаа биш байгаа бидний алдаа биш байгаа гэж хараасаа л гэж хүсээд. Та Чингэлтэй дүүргийн арчсан намын дарга хийжсэн тий. Тэр чи одоо хэдэн оны үе вэ? За ковидос эхэлнэ л дээ. Ковидос. Би ч нөгөө дүүргийн төлөөлөгч болоод энэ нөгөө намын яг нөгөө ингэдэг үе юу? Тий. Одоо би ч нөгөө залуучуудын байгууллага байх явж байгаа. Бараг 6-7 жил явсан баха. 2013 оноос 18 он хүртэл явсан санагдаад байна. Тэгэхээр доорож 4-5 жил үү тий. Тэгээд тэндээсээ жоох юм ойлгож аваад үүрийн дарга болж байгаа. Одоо чи бүр доороос нь эхлэх гэсэн би анхан шатнаасаа л тий эхлэе гэсэн бодолтой. Тэгээд үүрийн даргад нь өрсөлдөөл тэндээс нь сонгогдоод намын анхан шатны үүрүүдтэйгээ одоо ажиллаад гэдэг юм уу тий. Гишүүдтэйгээ харьцаж байгаа анхан шатны гишүүдийн зовлон бэрхшээл асуудал юу байдیں۔ Тэсэн залуучуудын байгууллагаас тэс өөр байгаа байхгүй. Тэнд явагддаг улс төрн шал өөр. Шал тэс өөр юм руу ороод ирсэн юм шиг хэлжсэн. Хүмүүсийнх нь бас насны загаж өөр байгаа. Тий, тэгэл яг л анхан шатны жинк олон жил үр дээр явчихсан энэ намын төлөө зүтгэгдсэн хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл дараа нь одоо намын ороонд ороод тэгэл одоо дэд дарга марк гэдэг юм уу те ингээл юмд нөрсөлдөж явсаар байгаа л тэгэл одоо намын тамгачин ингээд хоёр тас хуваагдсан байхгүй. Тий. Нэг нь болохоор Туван гэдэг хүнд ингээд тамга өгсөн. Тэнгууд нөгөө хүн чинь тамгыг аваад дараагийн хүнд нь дарагд нь ингээд шилжүүлэх процесс хийх хэрэгтэй байсан чинь хийгээгүй шүү дээ. Тэгэхээр чин Эрдэнэгаа бол яг хөө тамгаа өгөхдөө маа чи энийг дараагийн дарга сонгогдтол барьж агаад өгөөрэй гэсэн чи мань хүн тамгаа өгөхгүй өөрөө бараг дарга болохгүй юм чинь байхгүй да. Тэсин дэд дарга өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй хүн. Тэндээс л бахан асуудал үүсэл одоо Эрдэнэ дарга тэрхэн одоо Баттулга гэдэг юм ингээл хүмүүсийн хоорондын маргаан эхлээл тэгэл явсан. Тэгээд тэн дээр болсон нэг юм процесс юм байдаг байхгүй юу? Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр байсан тамга ба штэ. Тэр чинь ганцхан тамга байгаа штэ. Тэгээд доошоо салбарлсан бахан тэмдэгнүүд байгаа. Тэр тамга хүчингү болчихлоор дуртай дургүй шин тамга гарна тий. Энэ тамгыг чинь хүчингү болсон тамгыг дахиж сэргээх гэдэг юм уу? Ийм байхгүй шүү дээ. Ашиглах бүр боломжгүй. Тэр тамгаа дагсан, салбарлсан бахан тэмдэгнүүд дагаад хүчингү болчих. Тэгэхээр чи би хүн юм чи ойлгоно үстэй. Энэ хүчингү тамгыг дагах бол утгагүй. Тэг би өөрөө хуульчин учраас тийм хууль бус тамгатай өмсүүдийг дагаж явах нь буруу. Шин тамга одоо хийлэгдсэн байгаа талыг нь барих нь зөв юм байна гэд одоо эдэн талгын тал гэдэг юм уу те. Тэр тал тухайн үед л нэг тийм хөл юм явуулсан. Тийм одоо цаануудын бодолтой байсан. Тэгэхээр энд хүчингү тамгыг одоо би дагаад яваад байлтай биш. Тэр шин тамга хийгдсэн юм чинь. Энэ шин тамгыг нэг жоохон ингээд энэ ч нэрээ хууль ёсны хүчин төгөлдөр нам нь эндээ байгаа юм байна гэсэн ойлголттой байсан. Тэгээ тэрийг үл яг хүмүүс чинь амар гуйлал
дараа нь би ч одоо тэрний хүн энэний хүн гэдэг хэдэн жил одоо шашиг наалгадаг эрдэнэгийн те сугны ус одоо салтаа самны ус холбоо юм болсон. Тэгээд тэгтээ явцын дундаа тэр чинь тэгэл баг тэр талын хамгаалалт шийдэгдсэн шүү дээ. тэгсэн тэгэл явсаар агаал сүлд нь гант өмөргөөд эрдэнэгаа тэр тамгыг өгөөл тэгээд алдсан шүү. Алдсан л да. Тэгэхээр яахын аргагүй миний хийсэн үйлдэл бол тухайн үед нэг буруу байгаагүй. Яг намыг бас те хамгийн ингээд хаалттай хагарсан үед нь чадлаараа хаалгын нээлттэй байж намын үйл ажиллагаа ингээд тасалдуулахгүй явчихсан ингээд 3-4 жил бол чадлаараа ажилласан. За одоо яг тухайн үеийн процесс бол угийн бас монголчуудын нүдэн дээр ч маш ил болсон шүү дээ. Тэ монголчууд одоо бараг хүмүүс мэдхгүй хүн гэж бараг байхгүй. Одоо төрсөн хүүхдүүд л мэдхгүй баг. Тэрнээс одоо ардсан намын тэр асуудлыг бол одоо хүм болгонд ингээд чих тавиал хараа байж зүг шүү дээ. Ялангуяа тухайн үеийн ковидын үе болсон тэ сөрөг хүчин хэдэн хэсэг хуваагдсан үе байсан. Иргэд нөгөө сөрөг хүчний бас байр суурийг сонсмоор байдаг. Нөгөөд нь хоорондоо уулзраалаг ингээд нэг оргоо босгоо нийгмийн жоохон тийм хаалттай нийгэм рүү бараг шилжчихсэн юм шиг нэг тийм сонирн болцсон байсан шүү дээ. Ирэх мэдл нэг тал дээр хит төвлөрсөн тий. Тиймэрхүү нөхцөл байдал байсан. Тэгээд ашиг нөгөө монголчуудын юу гэдэг вэ? Бэлэгдийн бэлтээ өгнөр гэдэг шүү дээ тий. Монголын заяа их гэдэг шиг. Тэгээ ямар ч гэсэн нөгөө ардсан нам маань учир зүгээ ололцоод тий. Тэгээ нэг аль биесны нэг туган дээрээ буцаж нэгдээд ингээд дарга маргаа сонгоод ингээд явсан шүү дээ тий. Тэгсэн. За тэгээд 24 оны сонгуул боллоо шүү дээ. Тий. Та харин одоо 24 оны сонгуулийг ер нь юу гэж хардаг вэ? За би одоо өөрөө хөтлөгч бийж өөрөө ингэ яриад юмэргүй. Зүгээр таны байр суурийг сонсомоор байна. Тэгээд 24 оны сонгуулийн үр дүн гарсан. Мэдээж ардсан нам ялагдсан. Энэ чинь олонхоороо иргэд олонхоороо саналаа өгч нүгийн тэгэл ачсан. Ялагдчихж байгаа шүү дээ. Сөөх сууд. Тэнгүүд нэг хамтсан засаг масаг гэсэн процесс явуулаа шүү дээ. Та энэнийг ер нь юу гэж хардаг вэ? Би ч одоо олон удаагийн сонгуульд би өөрөө өдөртөж зарим юм дээр өдөртөж явж байсан өөрүүд дээр ч гэдэг юм уу дүүрүүд дээр ч гэдэг юм уу явж байсан шүү дээ. Сонгуулийг ерөнхийдөө багцаа харна л да. Одоо тэр сонгуулиар чинь иргэдийн саналыг авах асуудал واخгүй да альж намын хувьд тий. Тэр саналыг яаж цуглуулах уу гэдэг дээр л гол асуудал байдаг. 20 онд бол яг үдэ нөгөө нэг нэр дэвшигчийн эсрэг маш олон хүн дэвшиж одоо ингээд санал хуваагаад ингээд олон удаагийн ингээд манай намын ингээд ялагдал нь өөрөө явсаар хагаад ингээд ардын намтайгаа ингээд тохирдог ийм юм руу ингээд сүлд орцсон шүү дээ. Би 24 оны сонгуулийн өмнө УБХ-гийн хурал болсон. Би тэр өнгөр чинь бас нам дээр гараад ирээд тэр лооцсон бариад би суусан бохгүй 3-4 хоног. Тэгэд миний гол агуулга болохоор нөгөө нэг дөрмөө өрдгөө УБХ-гийн хурал болоод ингээд нийс ингээд батлагтаад шийдтсэн тий. За энийг сонгуулийн ерөнхий ороолоо өгё гэж яхад шөндөө аваач засаад. Тийм амар зарчимгүй байхаар чи одоо би ч нөгөө нэг хууль ёсныхоо тогтоолоо батлаачаа гэж намын үдэнд суусан. Тэгээд одоо юу гэдэг хин нэг намайг явуулсан гэж бодсон уу тий. Бид зарчмын асуудал ярьдсан л да хүнд ч нэг юм нэг тодорхой зарчим байх хэрэгтэй үстэй. Тийм ус төрч хүн ялангуяа байх хэрэгтэй. Ялангуяа байх хэрэгтэй шүү дээ. Тэр зарчмыг эвдээд байвал хүн болгон дүрмгүй болоод хүн болгон дураараа ажиллаад хүн болгон хүсснээрээ ингээд энэ намыг одоо ингээд дотор нь хаглах бутлах юм руу явж байгаа шүү дээ. Энэ бол явцын онд ийм замбрааг байдаг үлдэлээ шүү дээ. Би өнгөрсөн 24 оны сонгуулийг бол харуулсалтай би энэ дээр мэдгүй ардуура яа юу болоод ингэжээс мэдэхгүй. Гэлээ гэхдээ оюун эрдэнэ тий гэж хүн ган төмөргээд манай намын одоо лидертэй хамтарсан байдлаар одоо ингээд хамтарсан засаг масгаа ингээ баг зураад тий. За тэдэс тэдонд хоёулаа ингэж хамтрын мантрыгээд за танаа намаас тэдэн хүн гарна шүү. Тий. Энэ тойрог дээр баг энийг бити дэвшүүлээрэ. Тий. Тэгвэл энэ дээр танаа эн чин дэвшүүл гарчих гад байна гэд. Тэр нэг хэд хэдэн жишээгээр зүгээр харагддаг юм. Улсын хурлын сонгуулиуд нөө тойрогт ингээ олоолаа ингээ дэвшиж байгаа шүү дээ. Тий. Томсон дөрөв. Нөө манлайлж байгаа хүн гэж байдаг байхгүй. Жишээлбэл Улмагийн Батулгаа байна тий. Тэсн төвийн бүсэлөө баруун бүсэлөө хойд бүсч одоо хангаам юу гэдэг хангаам бүс гэв. Тийм баг. Тэгээ тэр бүсэд 9 хүн залуучууд агаад дэвссэн шүү дээ. Тий. Тэгээд өөрөө гараад бус нь унцж байгаа үстэй жишээлбэл. Тэр 9 хүн жишээлбэл гарсан бол яах вэ? Манай тооч одоо 40 эдээс 50 болно тий. Одоо өөр дүүргүүдийг харъя л да. Сонгой архан дүүрг. Лидер алтай тий. Цуг явсан 4 хүн яасан. Баггүй доош. За тэгэхээр 54 тий. Гэх мэтчлэн ингээд тойрог болгоноос ингээд хамтралыг ингээд хараад хэн манлайлж ийн гэдгийг ингээд хараад ингээд үзэхлээр ялтчгүй ингээд хамтарсан юм шиг бүр улаанцаа харагдав. Сонгуулийн өмнө. Сонгуул ярьсан юм шиг. Дуусангууд тий. Дөнгөж дуусангууд шууд хамтарсан засаг байгуулагдаад хэн дарга дээр очиж гин.
Нөгөө хэдэн дарга нар чинь сайхан оюун эрдэмтэй ингээд ойлголцсон хэсэг гэж нэрлэмээр юм уу да тий. Цуг байсан ч гэдэг юм уу. Тэр хүмүүсүүд нь бүгдөө ингээл сайдмад болох нь болоо л тий. Ингээл явцсан л да. Тэр хойдолд нь ажиллаж байгаа ингээд намын гишүүд гэж байгаа шүү дээ. Олон жилийн ихтгэл ингээд хийчихсэн. Тэр нь лүү зүгээр цөөхөн хэдэн хүний ашиг сонирхлоос болоод ингээд нам чи ялагдчихл байгаа асуудал. Тэгээ яг тэр бохир тоглоомоо үргэлжлүүлээд тий. Би бол хүний тухайн хайхтар ярмаар баг. Тэгтээ үе үеийн намыг удирдахжсэн анхан дунд дээд чатны удирдлагууд өөрсдийнхөө хариуцлагыг хүлээдэг байх хэрэгтэй. Зүгээр ингээд ялагдуулчаад албан тушаал аваад ингээд яваад өгч болохгүй ш. Энд чинь одоо шударгасанд бол нийцэхгүй байхгүй. Тэгэхээр би бол тийм одоо хүн тий ямби нийлж байгаа юм бол ялын чүүр гэсэн бодолтой л асуудалд ханддаг л да. Та нэг баяр цогтгоо нэг нэвтрүүлэгт ороод ярьсан байдаг шүү дээ. Яг энэ сонгуулийн үе 24 оны сонгуул. Тогтоолыг ярьдаг байхгүй. Та үзсэн үү? Үзлээ яг хөтөл бич. Тэндээ баяр цогтгоо ингэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ анханасаа манай одоо намын удирдлагууд энэ тийм ялах гэсэн сонирхол байгаагүй юм шиг гэж ярьсан байдаг шүү. Тэгсэн. Би тэр бүр яахаар гүнэн гэж боддог тий. Би ч одоо тэрийг баяр цогтгоо тэрийг яриан дээр үнсэлж яриаггүй шүү дээ. Би тогтоол гаргаж УПХ-гийн тогтоолыг засснаас өсвөлэл за энэ буруу зам руугаа орчлоо тий. Энэ яг болохгүй юм руугаа орчлоо. Нэрсийг хараад ингээд тойрогийнхэн жагсаалтын ингээ харангуут чинь ялагдахаар зураг зурцсан байгаа. Бүр ингээд дэндээ чинь бодлого гаргаж штэ. За энэ тэрийг дэвшүүлье. Тэгвэл энэ унаа. Энэ дэвшээ, энэ гарна. Тэгээд ингээд сайхан хамтраад тий ялах төвшөнд биш тоглолт хийя гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг би танаас яагаад ийм юмнууд руу яриулээд юм гэхээр эхлээс нь ойлоо өмнө болж исэн манай намын бас тий асуудлууд нь юу вэ? Бид нар бас юун дээр алт. Энд бас нэг алдаанууд гарч ирэх гэдэг шүү дээ тий. Уул нь сонгуульд бол ямар ч нам, ямар ч хүн тий, ямар ч улс төрч ялах гэж л ордог байлгүүдээ гэж би ятаж бодоод байгаа. Тэгэхдээ ингээ 24 оны сонгуулийг харахаар нэг ялагдах гэж орно гэдэг ч одоо яг аим утгагүй процесс явагдаад байгаа. Тэгэхээр одоо сая ингээд хууль, улс төрийн намын тухай хууль шинжлэгдсэнтэй холбоотойгоор улс төрийн бүх намууд ингээд дөрмөндөө өөрчлөлт оруулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ардсан нам ч гэсэн мэдээж ингээд одоо сая бол одоо бүх юм алгавчлаа шүү дээ. Оны өмнө нэлийн бас бүжигнаан боллоо, намын дараагаа сонголоо, тэгээд дөрмөө батллаа, их хурлаа хийлээ тий. Тэгээл нөгөө дээд чүх рүү бүртгүүлэх юмудаа явууллаа. Тэгээд намын дараа маань ямар ч оны өмнө батлаг бүртгүүлсэн. Сая ингээд манай дүрм ихсэлээ тий. Тэгэхээр одоо хоёулаа нэг ирээдүйн тал руу ярих гэдэг. За тэгээ тий. За таны хувьд одоо за өмнө бол одоо манай нам ингээд нэг оргоо бусгаа ингээд янз асуудалтай явжээ. Та одоо ер нь энэ нам цогтгэрэл гэдэг одоо удирдлагатай явж штэ тий. Энэ нам ер нь хэр яваасаа гэж. Ер нь ямар энэ ардсан нам ер нь одоо таас ямар байвал ер нь яг нөгөө ялтаа авч чадах бол. Эхлээд дөрмөө барьдаг хэвээр. Нэгтөө. Нэгт. Тий. Тэгээд энэ чинь одоо манай нам ч олон марагц ч одоо клуб мөлөдийг хүлээн зөвшөөрсөн юм шүү дээ тий. Олонхын одоо эрхийг энэ тэнцвүүхэн хангадаг. Тэгээд үндсэн дөрмийн хороо гэж бодож одоо хяналтын ерөнхий хороо болцсон байлээ. Тэрэн дээр асуудал шийдэгдэх байх хэрэгтэй байхгүй. Холбогдох шийдвэрүүд нь одоо дөрмийнхаа хүрээнд гаргадаг, дөрмийн хүн болгон сахидаг, дөрмийн дагуу хүмүүс хариуцлага хүлээдэг. Тэгээд дөрм юу нь яах гэж байдیں۔ Тийм биз дээ. Замбраагүй байдал үүсэхгүй тулд дөрм байдаг. Тэгэхээр манайхан дөрмөө зөрчихөөр яаж ийн? Замбраагүй байдал үүснэ үстэй. Тэгээ хүн болгон дөрм зөрчиж болох юм байна. Энэ дөрмийн зоо тодорхой заалтыг гэсэн тий ингээл явчих гэдэг юм асуудал орчиж байгаа байхгүй. Тэгээ энэ хаанаас үүдэлтэй юм гэхээр одоо үндсэн дөрмийн хороо гэж газар байна. Одоо дархнаа сонгогдсон мегмалдаш штэ. Гэт хүн одоо ажлыг хийж байгаа штэ. Хэдэн жил хийчихв? 5-6 жил хийчихв тий. Тийм олон жил болсон юм тий. Тэгээ анхан дунд шатанд дөрмийн маргаан гаргахлаар шид газар болцсон. Тэр чинь дөрм болохгүй байна гэдэг ингээд тэр чинь маргаанаа ингээд өгье гэхлээр шидэж чадахгүй. Тэгвэл тэндээс асуудал үүсчихэж байгаа. Дөрм зурчих болох юм байна гэдэг ийм энгийн ойлголт бий болвол тэгэл хүн болгон дөрмөө зурчвал тий. Тэгэл тамга тэмдэгээ одоо ингээд хамаагүй ингээд бас балж тавьж байгаа шүү дээ. Тамгаа аваад утдаг нэг хэлбэр юу болсон. Одолсон хിവэр байна дэр чинь. Тэгээ зарим газрууд тамгаа барьцсан тэгээ баг өгөхгүй гээд сумдууд дээр жишээлбэл ганц нэг аймгийн сумдуудаас над руу саяхан ярьсан. Манай дээр ийм асуудал ингээд үүсэт байна. Яах ёстой юм бэ? Тэ? Таны лайвыг харсан гэдэг. Яг хаа тэн дээр би чадах чинээгээр ингээд тайлбарлал хэлсэн ч бэ. Тэгэхээр тэр дөрмийн ажлын хэсэг гэдэг юм үндсэн дөрмийн хороо гэдэг маргаан шийддэг газар нь ажиллагаатай байж дөрмийн дагуу хүн болгон дөрмөө хүлээн зөвшөөрч явна. Би олон гомдол өгсөн шүү дээ үндсэн дөрмийн хороонд. Зөө. Би ингээд зүгээр ингээд амаараа яриад тэгээ намын үдэн жагсаад байгаа юм биш. Тэгээ эхлээд чинь дөрмийн хороонд асуудал ингээд бичих цаасаараа өгнө. Тэр нь хар дарчин. Хүсвэн асуудал гараад байна.
энэ хүн ийм албан тушаалтай манай намын энэ хүн дүрмийнхаа энэ заалтуудыг зөрчөөд тэ ингэж байж тэ гэхлээр шийдэж өгөх газар байхгүй. Тэгэхээр гişүүд ямар ч итгэлгүй болчихж байгаа байхгүй. Өө энэ надад чинь тэ бүтэхгүй юм байна. Яг дүрмээ барих юм бол шинэ удирдлагт ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Дүрмийн сайхуул, дүрмийнхаа хүрээнд асуудлаа шийдгээд хинтээж ингээд тохирооны асуудал яриад авах шаардлагагүй. Бүх юм дүрмэн дээр залттай байгаа. Тэрнийхээ дагуу бүгд явчихна. Ингээд манай нам бол залуучууд сэргэж орж ирнэ. Тэр дотор чинь дүрм барьж ийн гэхэлэр чинь шударга ус бий байна гэсэн үг шүү дээ. Шударга усгүй газар хэн өөрийнхөө хөдөлмөрийг хэн хөдөлмөрлөж хэн нь пялдагдаж явж ах хэвтэй. Тэ? Сайхан дарга тал зассан хүнэл дээшлээд идэг шудраг шулуун 100 юм ярьсан өмсүүд нь доошлоод байвал энэ намд нэг ч залуу нэмэгдэж орохгүй. Тэр чинь өөрийнх нь асуудлыг шударгаар шийдэхгүй л гэсэн агуулга байхгүй. Тэгэхээр би бол энэ дүрмийг одоо мордохын хязгаар биш бүх юм ингээд доороосоо эхлэх гэж байна те. Үүрийн дарга, гишүүд одоо гэргээ те пассворт гэл бүх юм чи эхлэх гэж хахад буруу эхэлчихвэ гэж бодоод бид энэ дүрмийг уншин штэ. Уншсан чинь би яг наадад чинь танаас асуух гэсэн яг. Ерөнхий нарийн бичгийн дарга дээр хүн ажиллаа өгөх ёстой, дэд дарга нар ажиллаа өгөх ёстой. Хамгийн ихний хурал нь улс төрийн зөвлөлийн хурал. Энэ зөвлөл дээр шийдвэр гаргалтанд ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нар оролцох ёсгүй гэдэг би байр суурийг бариад тэр шуудын хурж ирээл хэдэн юм зарчмын дуу зөв гэсэн залуучуудтай уулзаад санаа бодлоо хуваалцаад за яах вэ гэсэн хүмүүс за төр хороо байгуулъя. Тэ? Бас намын дэргэд ингээд болохгүй байгаа зүйлүүдийг анхан дунд чатнаас ирж байгаа асуудалтай зүйлүүдийг ингээд яриад намын удирдлагуудад танилцуулаад одоо тэр хяналтын ерөнхий хороонд байгууллагууд бол тэрэнд одоо ингээд асуудлуудаа тавиад ингээд дүрмийн дагуу асуудлаа шийдэхээр ингээд ямарваа нэгэн үйлдэл хийхгүй бол хэцүү байна гэсэн бодол байсан. Нөгөө талдаа цогтгорол дарагт ч амар байхгүй. Бүх юм ингээ анхнаасаа дүрмээрээ яваад эхэлчихлээр хүн тавих асуудал нь ч өөрт нь амар. Нөгөө дүрмийнхэн дагуу явъя. Одоо найзан дундаа юм байж явахгүй нэ тий. Нөгөө талдаа чинь цогтгорол даргын өөрийнх нь улс төр шүү дээ. Тийм биз. Анхнаасаа өөрөө дүрмээ барихад явахгүй бол хинч мань мандаалаа үзүүлэх гэсэн. Хинч мань үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр хамгийн гол үлгэр жишээч байх хүн бол ялцгүй цогтгорол дарга. Тэгэхээр би цогтгорол даргыг бол танихгүй бүр яг чамтай ажиллах. Ерөөсө баг ингээд гар бариад танилцж үзээгүй юм баггүй. Тэгэхээр цогтгорол даргын өөрийнх нь улс төр гэж зүйл байгаа учраас ингээд дүрмийн дагуу асуудлыг нэхэж шахахын тулд өөрөө дүрмээ барина. Манлайлах ёстой. Тэгэхээр би саяны ингээд юу гэдэг ерөнхий нарийн бичгийн дарга огцорсон нэгсэн ч гэдэг юм те бидний зүгээс бол яг нэхэж шаардсан асуудал мань хүнд амар тус нэмэр болсон байхаа гэж би бол хувьдаа харж байгаа. Тэгэхээр цогтгорол даргыг би хувийн хувьд тэ түрүүн ярьсан огт танихгүй бүр нэг ч удаа уулзч үзээгүй, гар барьж үзээгүй. Гэхдээ нөгөө хүнлэнгийн нүдээр ингээд улс төрчийн хувьд харахлаа нөгөө бизнесийн салбарт ингээд явцсан хүн болохоор юмыг ингээд харьцангуй ингээд олон талаас нь ингээд хараад байгаа. Тэгэхээр ярьж байгаа зүйл гэхээсээ илүүтэйгээр хүний нөгөө үйлдэл гэж зүйл байдаг шүү дээ, тийм хийж байгаа үйлдэл. Тэр үйлдэл нь зөв юм руу чиглэж гин үгүй юу гэдгийг талаас нь л би харсан. Яг хөө хийж байгаа үйлдэл болгоно нь бол харьцангуй намын төлөө энэ намыг ялгуулчих гэсэн бодолтой хүний тийм үйлдэл гараад байгаа байхгүй юу? Хуйлдаг хүн бол тийм биз дээ чи хараал мэдэгдэн л дээ. Одоо наа чинь хуйлдаг хүн бол нэг дүрмийн дагуу яв юм аа гэхгүй шүү дээ. Сая 4.11-ийн хурлыг ингээ харж байхад асуудлыг бас ингээ дүрмийн дагуу асуудлыг шийднэ. Нам шинжилж өөрчлөж байгаа. Доороосоо бүх юм л ихтэх юм. Би бол тэгж ойлгоод байгаа. Та дүрм уншсан гэж штэ. Хоёроо сая таач нэлээд дүрмэл гээл яриад байна. Та одоо энэ батлагдсан дүрмийг ер нь яг юу гэж дүгнэж байна? Яг улс төрийн намуудын тухай хуулийн дагуу юу гэж хэлмээр юм дээ. Тийм төгс сан бол дүрм бол бас тэ биш байж магадгүй. Нэлээд яруу хугацаанд эн чинь хийгдэх шиг болсон шүү дээ. Нэлээд цагаанд тулцсан байсан. Дүрмийн ажлын хэсэг дээр байгаа хүмүүсүүдийг шөмжилж ийн гэж битгий бодоорой мэдээж хэрэг олон талтай. Тэгээд дараа нь эн чинь шинжилж өөрчлөсөндөө боломжууд гарах байх л та. Тэгэхээр тэр үеэрээ ингээд засч өөрчлөөд явах байх л та. Тэгээ ер нь бол юм болгоныг ингээд журмаар шийддэг юм бол хэрэггүй. Нэг хэсэг тийм болсон юм байна. Тий одоо тэгэл нэг журам гаргаад өөрийнхөө асуудлыг те шийдүүлж аваад тэр журмаа хүчингү болгоод солиод ингэж явдаг байсан. Энийгээ болоод ингээ болоод бүх асуудал нь ингээ дүрмэн дээрээ заалттай онцгой тохиолдолд журмаараа ингээ шийддэг байхад бол. Гэхдээ нөгөө дүрмээр шийдэж ингээ зохицуулсан асуудлыг журмаар шийдвэрж болдгоо байхгүй. Дүрмэн дээр
тодорхой заасан асуудлыг журмаар шийдэж болохгүй. Тэгээ сая гарсан журмуудыг харж байхад журман дээр дүрмийн залтаас ингээд заачсан шийдвэрлсэн асуудлыг журмаар шийдэх гэж үзсэн байлээ. Яг дүрмэн дээр ингээд яг тгий шүү гэдэг энэ бол ойлгомжтой заасан юм байна. Заасан батлагдсан. Тийм давхар ингээд журмлах гэдэг. Давхар ингээд журмлаад тэрийг өөр аргаар ингээд шийдэх гэдэг юм уу тийм ганц нэг залтууд тэр шинэ журмыг би харсан. Тэгсэн чинь жоохон давхцал махцал байлаа байл тий. Одоо ингээд юу явах юм биш одоо бүр үүрээсээ эхлэх юм байл шүү дээ энэ шинжлэл гэдэг. Тий. Өөрийн гişүүдээ бүр шинээр бүртгэх юм байна. За тэгээд ер нь аль болох тийм цахим нам руу чиглэх гээд байгаа юм болов уу гэж би бол тэгж хараад байгаа. Бас тэгвэл нэг талаасаа бас сайн байх шиг байгаа юм. Think tank гэдэг нам дээр байгуулсан тийм think tank гэдээ байгуулж байгаа гэж сонссон. Би нэг олон жилийн өмнөөс ярьдаг байсан. Залуучуудын байгууллага багт л тий. Тэр нь одоо яг ямар учиртай бас өнцөндөө судалгаа болон ингээ асуудлыг ингээд одоо нэг сүүдрийн засгийн газар гэдэг шиг тий асуудлыг ингээд шийдлийг гаргадаг. Ингээд энэ дээр яавал хамгийн зөв бэ гэдгийг маш олон хүн ингээд тал талын тий салбарын хүмүүсүүд сууж агаад ангиул ядын тэгвэл яд ингээд хамгийн зөв шийдэл рүү явдаг юм л одоо юу гэдэг нийгмийн институт болох зам руу орж байгаа. Гаан дээр үндэслэлч цаашийн бодлого гаргах. Тий бодлого гаргах. Тий аргументаа гаргаад тэрийг одоо шийдэлтийн цуг уйж явдаг л одоо тийм намын дээр дотор байдаг. Тийм л баг л та. Тэгээ ер нь наачин бас нэг талаасаа зөв шүү дээ. Тэгэхгүй манайс нэг судалгаа байдгүй. Бас тэгээд нэг барьж байгаа бодлого гэж байдгүй дээ. Яг сонгуулийн мэргэжлийн өмсүүдийн нөгөө олон жил ингээд туршлагатай болсон мэргэжлийн өмсүүдийг одоо ашиглаж чадахгүй байгаа байхгүй манаа. Татаж чадахгүй. Татаж чадахгүй, ашиглаж чадахгүй. А тэр өмсүүдийн ухаан тий байж иж нэг хүний толгой ажилласанд бол энэ чинь мянган хүний толгой ажиллах шал өөр шүү дээ. Нэг хүн бол алдаатай нүүдэл хийж болох байхгүй юу? Юмыг маш мэдгүй тэр чинь туршлага байхгүй. Тэр ямар супермен байх албатай биш тийм биз дээ. Бүгдийг чаддаг байх албагүй шүү дээ. Тэгэхээр хажуудаад иргэдээ чаддаг хүмүүсүүдийг байлгаад асуудлыг ингээд маш зөвөр гаргалгааг нь гаргаж шийдэл рүү те эрсдэл багтаагаар ингээд бүх зүйл явах ёстой гэж бодож байна. Одоо ингээд сая би бас дахиад асуу. Дунд чат доороосоо ингээд дээшлээл ингээд анхан дунд дээд чат руугаа гэж явна шүү дээ. Тэгээд өвбөх хүртэл ингээд явах гэдэг шиг шүү дээ. Би тэгж хараад байгаа юм. Энэ хугацааны үед дээр яг тэр фактгэрэл дарга бол хэвлэлийн урал дээр яг ерхий юм ярьж лээсэн л та. Одоо ер нь яг намын шинжилсэн бүртгэл нь яг хизээнээс эхэлхий. Хүмүүс бол энэ дээр ингээд бас сонирхож асуугаад байгаа хүмүүс зөндөө. Ялангуяа намынхаа. Нам дээр болохоор энэ чинь нийтдээ 4 сарын 6-7 билээ намын баяр те. Тийм 7-нд. Тэрэнд л эцсийн үр дүндээ хүрсэн баяр гэсэн юмд баригдаад тэгээ тэрэндээ ингээ уйшчихсан ингээд хэдэн сарын тэднэр үүрийн дарга нарыг сургана тэ тэдний дотор бүртгэл явуулна 3 сарын 1-ээс 10-ны хооронд тэгээд одоо гэргээ нөгөөд нь сонгуулаа өгөөд нь өөрүүдийн хурал хийнгээд ингээ ажлууд нь айхтар тийм тулгамдуул юм шиг надад бол санагдсан. Заавал 4 сарын 8-ыг ингэж барих биш тэ. Би бол мордхын азгаа битгий болчихсоо гээд одоо морь жил гарч идэг тэ. Бид нар ч морин жилээр амар сул мөсгөл хийсэн гэдэг. Цагаан морин жил гэж. Цагаан морин жил гээд мордхын азгаа хийгээд мориноос онцгаач хөдөл гэж би өнөөдөр аншаарлаад байхгүй юу. Тэгэхээр юмыг жоохон уул суйлтай яарамгүй хийх тал руу одоо улс төрийн зөвлөл тэ шийдэл гаргаж болоогүй юм бол одоо тэгээд цагаан сар чинь болж гин хүн болгон ах トゥ хамаатан садантайгаа золгоно тэ тэгээд шиний 17 болтолч одоо тэгэл хүн болгон л одоо тэгээд цагаан сар чинь бас нэлээ ингээл нэг агаар хоног болчтой шүү. Тий ямар одоо нэг хоног тэ Мартин амин шиг тэмдэглэж өнгөрдөг баяр биш шүү дээ. Олон хоног үргэлжилдэг, тэр нь биелддэг, гэр орондоо хуушур бузаа хийх гээд идэг те. Тэгсэн чинь тэнд намын хурал болсон гэдэг те. Бөө юм болоод идэг. Тэгэхээр мэдгүй одоо энэ талаас нь сайн хараад тэгээ дундуур нь бас нөгөө март цэргийн баяр болчихно. Тий март цэргийн баяр болсон. Тэгэл жоохон хугацаагийн жоохон тавиулдуу байчихгүй яасан бол доо гэж бодож ирсэн. Улс төрийн зөвлөлийн нөгөө дарга нар маань дарганы шийдвэр. Дарга нар маань одоо нэг цагаа байлгүйтэй гэдэг юм уу те. Одоо би юу ямар вэ? Танаас яг үзэл энэ ардсан нам ингээл дотроо янз хүмүүс байд юм байна. Зүгээр. Би ч одоо нам дээр бас нэлээд олон жил явлаа. Тэг яг залуу гээл залуучуудаас ярьж үзлээ, ах нартайгаа ярьж сайхан зөвлөгөө авч үзлээ, яг шүүмжлэх хүмүүс сайхан элд шүүмжилж, далд шүүмжилж ингээ янз л байна. Устрын эхлээчсэн би танаас ийм асуув. Устрын нам гэж яг юу вэ? Одоо энийг би бүр маш олон хүмүүст бүр ойлгуулж өгмөр байдгийг. Таны хувьд энэ устрын нам гэж яг юу вэ? За нам бол яг ингээд засаглах нэг институт зөхгүй байгууллага тий.
Гэхдээ аль намчин бол энэ улс их орныг сайн сайхан байлгахын төлөө одоо ингээд сонгуульд хамгийн сайн мундаг гэсэн өмсүүдээ өрсөлдүүлээл тэгээд олон хулсныхаа дараа нам бодлого гаргах хэрэгтэй тий. Барууны бодлого барих уу, зүүнний бодлого барих уу гэдэг аль намчин ингээд өөрийн тэр үзэл баримтлалын зүйлдээ уягдаад тэр уягдсан философоор нь дамжуулаад өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлдэг. Тэгээ алингээр нь ч бас яг энэ улс орны сайхан болгох гэсэн юм зорилготой шүү дээ. Манай нам бол яг барууны нам учраас одоо чөлөөт эдийн засагтай тий одоо хүний эрх чөлөөг дээдлсэн цөөхөн бүтцээр одоо юу гэдгийг төрийг ингээд авч явах ёстой нэм том бүтцээр биш тий. Тэнгууд нөгөө зүүнний талын намчин болохоор одоо дэд бүтцэн гэхэд маш тийм олон хүний хүчээр тий энийг авч явах ёстой ингээд замбраагүй байх ёсгүй тий нөгөө талдаа нийгмийн хэв журам тий ингээд юу гэвэл яг тийм зүүнний тал руугаа л явцсан тий татврын бодлогыг одоо ингээд аймаар ийм байлгах ёстой тэр халамжийн бодлого тий ингээд аймаар замбраагүй ингээд хавтгаад харагддаг арчилсан нам болохоор чинь чөлөөт эдийн засагтай хүн болгон хин хөдөлмөрлсөн нь тий одоо дээшээгээ өндийж явдаг хин арчаагүй тий чадваргүй хүн нь бол тэгэд өөрийнхоороо ингээд яваа гэдэг ийм л хоёр зарчмын юм байгаад. Тэгээ нам бол яг хуу олон нийтийн байгууллага тий олон хүний шийдвэрээр үндэслэдэг олон хүний тэр санаа ургалт санаа олон тэр практикуудын ухаан санааг уралдуулж дундаас нь ингээд энэ зөв юм байна гэж аваад ингэж л явах ёстой гэж би зөв хувьдаа боддгийн. Тэгээд ингээд чинь нам гэдэг чинь ингээд амар том цогц асуудал болчиход байна л да. Тэгээд аль өнцгөөс нь тайлбарлах ёстой юм тий. Би бас яг одоо танд үе хэлэхэд үзэл баримтлал одоо хоёулаа баруун зүүн гэж ярьлаа шүү дээ. Тэгээ баруун зүүн дотор ингээд хэдийн хэсэг бас хуваагдчихж байгаа тийм. Манай ч одоо жишээ алдсан нам дотор өөртөө үзэл санаа нь одоо үзэл баримтлал нь баруун их гэж бас баруун төвийн үзэл баримталтай гингүүд л одоо манай нам дотор ч яг социалистууд, коммунистууд, фашистууд, нацистууд бас л нэлийн тооных байгаад байгаа байхгүй. Тэр энэ одоо нэгдсэн гэдэг шүү дээ. Тэг яг нэг 5 нам нэгдсэн гэдэг. Тэр чинь 5 өөр үзэл баримталтай нам шүү дээ. 5 өөр үзэл баримталтай нам болохоор чинь нам дотроо орчоод нөгөө 5 практик чинь өөрсдийнхөө үзэл баримтлалыг бариад социал-демократтэй юу гэдэг Монголын үндсэн дэвшил намгүй тэгэхээр өөрийнхоороо ингээд 5 өөр нам ингээд нийлчихлээ гэж амаргүй л дээ. Тэгээд тэр нь ингээд хөвсөөр агаад дотроо энэ үзэл санааны маргаантай тэр нь ингээд бүр ингээд практикуудад хатуу ингээд хувирчихсан. Тэгээ нэг нь нөгөө үнэтэй дотоодынхаа нэгнийхээ ингээд дайсан хэлбэртэй болсон. Нөгөө юу гэдүүлээ олон ургалт санаагаа уралдуулах биш. Улс төрийнхөө хувьд ингээд хоорондоо нэгнийхээ ялан дийлэх ийм практикууд хувирсан байхгүй. Тэгэхээр энийг яг институт чиглэл рүү шилжүүлээд энэ практикуудын санаа бодлыг ингээд шингээгээд дундаас нь хамгийн зөв шийдэл рүү яваад энэ think tank гэдэг байгаа чинь ер нь тиймэрхүү юм руу явах гэдэг юм уу гэж би хувьдаа бодсон. Би яг ингэж хараад байгаа байхгүй. Арчсан нам өөрөө одоо үндсэн дүрмэндээ шингээсэн шүү дээ. Бүр дээчхтэй бүртгүүлсэн үзэл баримтлал нөгөө шүү дээ. Барууны чиг баримжааг явна гэд. Тэнгүүл одоо энэ нам дотор ингээд яг зүүнний тим хүмүүсийн байх нь өөрөө зөв юм уу? Би одоо үнэхээр барууны нам дотор зүүнний хүн ороод ирсэн байвал ардын намын тагнуул юм уу те? Гэж хармаар байгаа байхгүй. Бүр ингээд тэр чин намын үзэл баримтлал гэдэг чинь ерөөсөд нам байж тээ. Тэр барууны үзэл бодолд суурилсан бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Одоо энэ улсын хурлын 42 гишүүн бол зүүнний талыг баримтлсан нэг ч үг үсгийг хэлэх эрхгүй шүү дээ. Уул манай нам. Би бас наадхан тач санал нэг байна. Одоо тэгээ тийм биз дээ. Барууны одоо татврын бодлогыг одоо их баг байлгах ёстой мостой ч гэдэг юм уу. Ингээд чөлөөт эдийн засгийг нээх ёстой гэж ярих ёстой өмсүүд дотор тий. Чөлөөт эдийн засаг болохгүй гэж яриа сууж байвал эн чинь ямар юм ярцсан намын гишүүн байх юм бэ? Тэр үнийг бол би бол шууд баяртай гэдэг явуулчмаар санагдав. Тийм биз дээ. Тэр чинь утгагүй шүү дээ. Бид нөгөө талд нь орчихсон тий. Нөгөө талын төлөө дуурайд байгаа юм шиг надад боддог байгаа байхгүй. Харин энэ одоо намын яг одоо энэ шинжилэл явагдах гэдэг шүү дээ. Энд дээр энэ асуудал шийдэгдэх болов гэдэг л яг надад нэг хүлээлтэл байгаа юм л да. Та бас юу гэж харж байна? Намын дүрмүүд саяны хамгийн ихний алхам их гоё алхам болчлаа л доо. Тэгээ ерөнхий нарийн бичгийн дарга нь ингээд ажиллаа өгөөд дэд дарга нар чинь улс төрийн зөвлөлөөс гараад хамгийн ихний хурал ингээд дүрмийн дагуу явагдаж байгаа байхгүй. Тэгээ үүнээс хойш хин дүрмээ зөрчигнө. Одоо бол магадгүй анхан дунд чатан дээр дүрм зөрчигдөх эрсдэлтэй. За тэр нь ямар хөө байдлаар. Одоо жишээлбэл нөгөө нэг анхан дунд чатны намын орон нутгийн сонгуульд удирдах орсон дарга нар чинь
огцрох хэвээр. Шууд огцорсон тооцсон байгаа. Одоо тэнд бахан тамга тэмдэгнүүд байж байгаа шүү дээ. Тий. Нам тэрийг эхний ээлжинд бүгдийг буцааж энэ төв нам дээр хураалах хэрэгтэй байхгүй. Тэгээд дөрмөн дээр заагдсанараа хамгийн ахмад дэд дарга нь хурлаа хуралдуулаад тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулаад тэргүүлэгчдийн хуралдаас нь 2 3 хүний нэрсийг төв намын 2 хүнтэй нийлүүлээд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгуул зохион байгуулалт ингэж орсон. Тэгээ үүрийн дарга нарыг жишээлбэл энэ календар дотор сургах гэдэг асуудал бас байна лээ. Тэгээ үүрийн дарга нар ч орон төлөөлөх сонгож чадаагүй бол бас огцорсон тооцно гэж дүрмээрээ заасан байхгүй. Одоо ер нь саяны ингээ юу гэрч бол энэ үүрийн дарга нар ч хамт ингээд бараг хүчинг болж байна. Тий. Тэгээд нөгөө нэг үүр дээр чинь одоо тэр үүрийн ажлыг одоо хийж авч явахаар зөндөө мундаг залуучууд байгаа шүү дээ тий. Тэгээ би бол үүрийн дарга нарыг ямар байгаасаа гэж хүсдэг гэхлээр дүүрэх дэвших амбицтай, алдах юмтай. Тэр чинь амбицтай хүн алдах юмтай болчихж байгаа. Тэр нэг үүрийг нэг аваа явчих тийм бүрэн боломжтой дуу ийм залуучууд улс төрчнөрөөр тавих хэрэгтэй. Түүнээс биш зүгээр үүрийн дарга гэдэг одоо ажил хийдэг. Одоо энэ сүүлдээ зарим үүр мөрдөр бол одоо ингээ ардын намтайгаа ингээ бас гараад болсон тий. Хоёр талаас ингээд мөнгө авдаг болсон. Одоо тэр чинь юу гэвэл юмд барьцаалагдаад шүү дээ Тий. Тэгээд тэр одоо үүрийн дарга нарыг огцорсон тооцох юм уу, тооцохгүй юм уу? Ер нь дөрмээрөө бол огцорсон тооцсон. Би бол одоо огцорсон тооцсон. Огцорсон бэлгүй ш бодоод байгаа шүү. Огцорсон тооцсон. Энэ бол дөрмийн дагуу л огцорсон. Одоо тэр хамаг тэмдэгнүүдийг бүгдийг хурааж аваад ингээд хамгийн дэд даргад нь ч юм уу те тэр эндээс томилж байгаа 2 комиссийн хүнд нь ч юм уу хурал хэлгэж өгөө дараагийн дарга сонгогдтол те энэ хамгыг хадгалж агаад өгөөрэй ч гэдэг юм уу ингээд намын ерөнхий ингээд том буццхан байгуулалтанда тэр бодлогыг шингээсэн зүг. Тэгээ орон нутгийн сонгуульд удирдах орчоод заа юу ялагдчихад тэнд үргэлжлүүлээд дарга хийгээд явна гэдэг чинь ямар утга агуулга байна. Би бүр гайхаад баг. Ямар ч хариуцлага байхгүй. Ямар ч тайлан байхгүй. Тэр чинь ялагдсан тайлан гэж байгаа шүү дээ. Бичих хэрэгтэй байхгүй юу? Тэр ялагдсан хүн чинь тайлангаа бичээд яагаад ялагдчихсан юм? Юунаас болсон? Учир шалтгаан юу юм? Мөнгөний асуудал байсан юм уу? Бодлогын асуудал байсан юм уу? Гишүүдийн асуудал байсан юм уу? Ингээд тэрэн дээр чинь дүгнэлт хийгээд ингээд өөрийнхөө хариуцлага хүлээгээд явах хэрэгтэй. Тэгсэн чинь одооны манай нөгөө хэдэн дарга нар чинь би чинь одоо дахиад дэвшнэ гэсэн тий. Тэр чинь одоо дахиж дэвшнэ гэдэг асуудал бай. Тэр чинь хариуцлага хүлээж байгаа хүн шүү дээ. Уул нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Юун дахин дэвших вэ? Тийм биз дээ. Юун одоо үргэлжлүүлж хийгээд тэр тамга одоо аваа зүхтаах гэж байгаа юм уу? Яах гэж байгаа юм тий. Ганц нэг сум дээр бол бүр олон жил ингээд тамга аваа зүхтаацсан хүмүүсүүд ч байна. Тэгэхээр бүх тамга тэмдэгнүүдийг бүгднийг нь хурааж аваад хүчингү болгоод тий нэг бол шин тамганууд дахиж хийгээд тэгээд аль бие осоо тэгээ хурднуудын зарлаад тэгээ аль бие осоо гардуулах нь гардуулаад. Тэгээ ингээд дистаратаа ингээд маш тийм нягхур зүйл яваасаа гэж үзэж байна. Одоо энэ үүрийн даргыг ч одоо үүрийн хурлаараа шийддэг штэ. Өмнө ч дөрөвдөж баг тийм. Өмнө ч тийм байсан. Би тэгж сонгогдсон одоо. Тэгэхээр одоо энэ үүрийн дарга нар гээд бүгд байхгүй болчихлоо штэ. Энэ үгүй одоо үүрээсээ л эхлэн штэ. Дээд шүүрэл. Үүрийн зарлал одоо тэгвэл тэр хурлын хэн зарлах? Төв намаас юм уу? Үүрийн хурлыг уу? Тий. Үүрийн хурлыг чинь одоо тэр хамгийн ахмад дэд дарга гэдэг. Тэр хүн бол дараагийн даргыг сонгогдтод үүрэг гүйцэтгэгчээр ингээд хийнэ. Одоо үүрийн дэд дарга биш өөрийнх биш. Одоо дүргийн дүргийн дунд чадны тий. Дунд чадны дэд. Тий, дунд чадны дэд дарга нь дараагийн одоо бусад үүрүүдээ ингэж зохион байгуулах ёстой шүү дээ. Гэхдээ сая ингээд бас тэр дэд дарга мөч дүргийн дарга марга гэсэн бүгдийг бас хүчинг болдгоо. Дүргийн дарга бол шууд огцорсон тооцсон. Тэр чинь орон нутгийн сонгуульд яа. Дэдүүд нь бол байх юм уу? Дэдүүд дотроос хамгийн ахмад нь гэж байгаа. Нэг тийм залт байгаа байхгүй юу? Бүр 54-ийн 6 жилөө тэр хавцаа тийм залтууд байгаа. Тэгэхээр зал дээр журман дээр бол жаахан арай өөр байна лээ. Алиунгаар нь явах юм байгаа юм те. Хамгийн зөв талаас нь харсан дээр. Тэгвэл ингэх юм байна те. Одоо ингээ аймаг дүүргийн үүрүүд нь шүү дээ те. Тэдний хурлыг бол тухайн одоо аймаг дүүргийнх нь дэд дарга буюу хамгийн ахмад дэд дарга нь хурлыг зарлах юм байна тийм үү? Одоо бол журмаар бүх асуудлыг шийдэх болчихж байгаа байхгүй. Энд чинь хоёр дөрмөөс дөрмийн хооронд ингээд явхлаар өмнөх дөрмөө ашиглах юм уу те? Ингээд дөрм ингээд хоорондоо шилжиж явах процессын дундын асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нэг удаагийн сонгуул зохион байгуулах журам гэж одоо гаргаж авах шиг байлаа те. Тэрэн дээр бол бүр ингээд дэлгэрэнгүй үүрийн хурлыг ингэж хуралдуулна тэндээс саналгаар нь намын орооны гишүүд ингэ сонгогдно, нийслэлийн намын орооны гишүүд ингэ сонгогдно, ÜБХ ингэ сонгогдно, дүүргийн намын дарга одоо тэгээд сонгогдно, тэдэн иргэнтэй бол тэг ингэ гэж бүх юм нь бичээтэй байна лээ.
Тэгээд тэрийг юу гэдэг одоо мэдээж хэрэг олон нийтийн вебсайтаар тавигдах байх те. Тэгээд тэрэн дээр баг зэрэг шүүмжлэл оруулах юм уу, оруулахгүй юм уу, дахиж редакцийн комисс хийх юм уу, хийхгүй юм уу, тэр чигээрээ явах юм уу, тэгэл нэгэн л улс төрийн зөвлөлөөр шийдсэн бол тэрүүгээрээ л явах ах л гэж би харж байна. Дид дарга нар жишээ анхан дунд чатны намын дарга нарыг бол болоо. Тэр бол бүр ингээд өөрөө орон нутгийн сонгуульд ялагдсан хүн тий. Тэр үнтэй бол ярих юм байх. Огцсон шууд тооцож байгаа. Хэрэглэхийн дарга нь байгаа. Бас. Тэр ч одоо баг болоод явж байгаа шүү дээ. Хэрэглэхийн даргатайгаа цуг. Тэгээд баахан улсын хурлд дэвшнэ гэжсэн нөгөө амбицтай хүмүүсээс баахан мөнгө аваал тий. Одоо 3 хүн дэвшгэж яхад хүсэж байгаа хүн байл бүгдөө мөнгө эхлээд өгч. Баахан хүмүүсээс мөнгө авчиж. Тэр мөнгөө юу зарцуулсан те? Тайлан. Санхүүгийн тайлан байхгүй. Тэгэл сонгуулийн өмнө сайхан ланд унсан гарууд давхад идэг. Тэгж жагаад нам нь ялагдаад. Тэгээ одоо болохоор өргөлжлүүлээд би дахиад дэвснэ ч гэдэг юм уу, би өргөлжлүүлж хийнэ ч гэдэг юм уу. Ийм яриа бол байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо л яг хоо саяны ингээ шийдвэрүүд ингээ харахад бол ялангуяа ардсан намын хувьд бас залуучуудын хувьд бол нэлээд тийм эерэг хүлээлт бол харагдаад байгаа юм. Одоо миний үчигсэн ардсан нам нэг арай өөр өнгө орох гээд нэг хүмүүст бас нийгэмд бас тийм ихтгэл төрүүлэх үс нэг тийм мөнгө аяс харагдаад байгаа юм. Тэгэхээр хамгийн гол таны яг нөгөө анх хэлдэг нөгөө дүрэн гэдэг зүйлээ бариад тийм манай нөгөө ах нар гэдэг юм уу эсвэл нөгөө хуучин дарга нар гэдэг юм уу тэр хүмүүс нөгөө тамхтайгаа зууралдахгүй хүн шиг эвтэйхэн ингээд юмнуудыг хийгээд явчихсан гэж би бол тэгж хүсэж байгаа юм. Тэгээд одоо ерөнхийдөө хоёулаа яриа бас өндөрлөх тал руугаа ерөнхийдөө явж байна. Хоёул бол яг сая ингээ процессүүдийг ярьлаа. Одоо шийдэл нь одоо явах байгаа замнал маа нэг ийм хүү байгаад байгаа юм байна. За нэг арц нам одоо нэг батлах гэдэг зүйлээс бид намын дараа ярьсан шүү дээ. Батлах гэдэг зүйлээс бид татгалзаж байгаа. Энэ бол социалистуудын нэг тийм нэршлээ. Энийг болохоор бид нэр гэргээ паспорт гэдэг зүйлээр орлуулнаа. Та энэний талын юм мэдээлэл байгаа юу? Энэ одоо ямар зарчимтай яаж явагдах процесс нь бас яаж? Татвараа төлөөд тухайн харьяаллах газараа харьяалагдж агаад тэр чинь нөгөө хаягийн бүртгэлжилтийн асуудал байгаа шүү дээ. Тэр тухайн өөрийн гишүүн болно гэдэг чинь. Тэр хаягийн бүртгэлжилтийн асуудлыг нь татвар төлсөн мөнгөнд дүнтэй тухайн хүн өөрийнхөө данснаас төлөх юм уу тийм л байх хэрэгтэй юм шиг байна лээ. Тэгээд тэрийг бүртгэж авсан хүнд нөгөө гэргээгээ өгөөд тэг гэргээ нь бол өөрөө чиптэй санал өгөх одоо үндсэндээ үнэмлэхээр гавдаад авчлаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр тэр үнэмлэхээ барайл тухайн өөрийн хуралд нь суугаал тэнцэн сонгуульд нь оролцоол намын орооны гишүүдэд сонгоол өөрийн дарга сонгоол ингээл явах хэрэгтэй. Үүр дээр одоо байгаа өөрийн дарга нараар яах буруу л болоо гэсэн бодол байна. Юу гэдэг вэ? Одоо сонгуулийг гэдэг юм өөрийн хурлыг хийлгээл те. Тэгэж бол болохгүй. Тэр бол хэднийг талыг байсан асуудал болчих учраас тэр нэг 5 хүний бүтцтэй нэг юу байгаа даа байхгүй. Анхан дунд шатууданд сонгуул зохион байгуулах ажлын хэсэг гэдэг. 2 нь бол төв намаас ингээд томилогдоод 3 нь бол нөгөө тухайн аймаг дүүргийн дид дарга нь тэргүүлэгчдийн хурлаа дагсан байх болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр дид дарга нь тэргүүлэгчдийн хурлаа зарлаад тэгээд тэрэн дээрээс 3 хүний нэр өгөөд ингээд 5 хүн байна. Тэр 5 хүн үүр болгон дээр тэ одоо хурц ажиллах юм уу ямар шоу нэгэн байдлаар тэр үүр дээр бүртгэлийн ажил дээр бол нэлийн гүнзгий орох хэрэгтэй байна. Тэгэхгүй нөө өөрийн дарга нар чинь яадаг вэ гэхлээр би анхан шат болдог юм ярьж шүү дээ. Өөрийнхөө үүр дотроо ингээд дутаа дургуун хүн байгаа шүү дээ. Тэр чинь хорон дотроо тий. Нэг хорон дээр дулмаа байна, би дулмаа дургу. Тэгээд намын батлах гэдэг нь нөгөө чамааг авахгүй. Тэгээд нөгөө за өгсөнчтэй бүртгэлээс нь хасаа явуулд юм уу? Нэг ийм хувийн тийм ямар нэгэн асуудлууд байдаг учраас тэгээ одоо нөгөө нэр дэвшиж байгаа хүмүүсч өөрийнхөө нэг шаруулан тэрийг шаруулна гэж ингэх байх л да. Тэгэхээр тэр бүртгэлийн асуудлыг маш зөв хийчихэд л тэр гэргээгээд юу бол энэ одоо хуучин шин гэлтгүй бүх хүмүүс л авах юм ба шүү дээ тийм бүх хүмүүс авах. Татвар төлсөн бүх гишүүд аваад тэгээ санал ихтэй болох юм шүү дээ. Тэгээ цаашаа үүр дээрээс авах шүү тэр чинь. Тийм үүр дээрээс авах. Үүр дээрээсээ очиж бүртгүүлээд одоо өргөдлөө бичдэг анкета бүгэлд юм уу тэр процесс нь бол дөрвөн заасныхаа дагуу явдгаараа явна. Тэрийг хийх гэдэг юм уу толгой удирдах орох хүн хинээр байх уу гэдэг дээр тодорхой асуудлуудыг шийдэж өгөх хэрэгтэй. За яг одоо би сүүлийн нэг асуулт асууж гэж боддог. Түрүү хоёлаа нэг цухсан ороо тэгээд дахиад нэг арай өөр сэдвээр ороо явчихлаа. Хоёлаа нэг засаг масаг ярьж байсан шүү дээ. Яан дундуур ярьж байгаад хамтарсан засаг
Яг хоо сая ингээл 24 оны сонгуулийн үйл явц болоод нэг хамтарсан засаг байгуулагдгийг хоёул ярьлаа шүү дээ. Таны хувьд ер нь би ч одоо яг миний хувьд бол яг хувь хүнийхэн байр суурьнаас бол энэ хамтарсан засгийг бол дэмждэггүй цаашлаач дэмжихгүй гэсэн байр суурь. За таны хувьд яг манай намынхан бол бас ингээл зүгээр зөндөө хүмүүстэй асуусан л зарим нь зөв зарим нь үгүй гэж. Би яг нөгөө өвдөл санаа гэдэг талаас нь харахаараа би бол болохгүй гэж хараад байгаа байхгүй. Тэгээ таны хувьд яг одоо за яг өнгөрсний хоёул хайч. Ирээдүйд дахиад ийм төр зураг бий болох үедээ. Тэгэхээр та ер нь энийг зөвтгдөг үү юу гэж харддаг вэ? Тэр буруутгадаг. Ер нь буруу бол яагаад буруу вэ гэдэг. Яг зарим талаараа харуул байж тээ. Одоо энэ улс их орны төлөө ингээд сая мега төсөл хийлмийн 14 мега төсөл те гэж яагаад яцх шиг боллоо. Хамтарчих шиг боллоо гэж нэг талдаа харж. Нөгөө талдаа нэг улс төрийн ашиг сонирхлоор хамтарсан юм уу гэд бас ингэж хоёр өнцгөр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр саяны хамтрал яг мега төслийг ингээд эхлүүлээд хамтарч эхлүүлэнгуудаа манай намыг те зайлгээд ингээд өшгөлөөр гаргаж байгаа шүү дээ. Одоо яг л ийм юм дахиад болно шүү дээ хамтруул. Би бол хамтрал биш нөгөө сөрөг хүчин болвол жинхэнэ шүүмжлэх ажлыг хийх хэрэгтэй байхгүй юу? Хөөе наадах чинь болохгүй байж тээ чи ингэчүүл энгийн штэ гэдэг юм уу сөрөг хүчний ажил хийж ард иргэдийн төлөө ард түмний амьдралыг сайжруулахын төлөө те. Ясан чи өдрөөс өдөрт энэ гаргаж байгаа шийдвэр болгоно нь ингээд ард түмнийг туйлдуулдаг ийм юм руу яваад ахаар чинь амар хэцүү. Тэгээд би бол эсэргүүцэх талдаа. За тэгвэл та одоо ардын намыг юу гэж харж байна? Ардын нам одоо 28 оноос за яг энэ зунаас хойш тэгэл ардсан намаа ингэчээд гэтээ 10 жил энэ намд тасалдгүй засаглаж байгаа шүү дээ. Тий. Та ямар үнэлгээ өгөх вэ? Ирэх байгчдад одоо. Хийж байгаа үйлдэлүүдийг харж байна л да. Тэгээд нөгөө татварын бодлого дээр жоохон шинжилгээ өөрчлөлт хийх гээл татварын багц хууль мөөл гээл хийж байгаа шиг байна лээ. Тэгээ нөгөө авилгалцснаартай тэмцэх гээл те төрийн албан хаагчийг цөөлөх мөөлөх гэдэг ер нь хийж байгаа үйлдэлийг харахны бол би нэг муу юм бас харцсангүй хийх юм баг байна уу да гэж бодлоо. Гэхдээ мэдгүй нөгөө авилгал авдаг системээ өгсөрж яхах юм би мэдэхгүй шээ. Чи одоо баахан оюун өрдөн гэдэг юм уу те нөгөө өмсүүдийн чинь сүлжээ бай. Одоо тэгэл нэгээд бүлэг хулгайч нар болчиход шүү дээ. Эднийг ингээд үнэхэрийн одоо авилгалтай тэмцэх гэдэг байгаа мó өөрсдийнхөө авилгалын системийг ингээд угсраад байгаа юм. Тэр бол нарийн сайн мэдэхгүй. 10 жилийн хугацаанд энэ засаглалчлаа шүү дээ. Тий. Тэгээ энэ хугацааны амар урт хугацаа 10 жил гэдэг чинь одоо бүхэл бүтэн нэг төржөө хүүхд 10 нас хүрсэн одоо сургууль соёлд орцсон. Би үсхий мэддэг, уншдаг, бичдэг, тоо боддог болсон хүүхд болох гэдэг байхгүй 10 жилийн хугацаанд чинь. Энэ хугацаанд энэ нам чинь нэг тасалтгүй ямар ч тийм завсар зайгүй ингээд мөнгөний хан шиг харж байгаа юм. Төгрөгийн хан шиг. Төгрөгийн хан шиг дабл трипл болсон уу яасан. Хогдор гарчаад шүү дээ. Тэ. Тэгэхээр чин цалингийн дүнг чи 10 жилийнхтэй өмнөхтэй харьцуулаад төгрөгийн хан шиг харьцуулахлаар зөрөө гарan зөө. Тэр чинь амьдрал яаж дордж байгааг л харуулж байгаа байхгүй да. Тэгэхээр төгрөгийн хан шиг хязгаарлаар одоо нэг усыг одоо 100 мянган төгрөгөөр тор дөрөв юм авбал те авдаг байсан болвол одоо талуу тахгүй байна гэж яриад идэг штэ. Энтэй яг л ижилхэн. Тэгэхээр хүний амьдралын хэрэгцээнд ингээд мөнгө нь хангалттай байвал энэ ард түмэн чинь талбайтай зогсохгүй тэ ингээд илэрхийлэхгүй ингээд сайхан амьдарч байгаа юмсны хус төр сонирхоо болчихдээ штэ. Одоо монголчууд хүн болгоо улс төрж байгаа штэ. Таксийн цон улс төр тэ автобусын цон улс төр, фейс орн улс төр, тэ YouTube орн бас улс төр, телевиз онгоолгонд бас улс төр. Энд чинь болохгүй байгаагийн илэрэл. Тэгэхээр энэ дэр бол маш шийдэмгий би бол саяны хэн оюун эрдэнэ засгийн газрыг огцорход бол амар алга ташаатай хүлээж авсан. Тэр бол ер нь бол маш хамгийн баг түүхэн бичигдэх үйл явдал хаа. Одоо тэгтээ хариуцлага тооцоогүй юу гэдэг асуудал харагдж байна л да. Тэгэл нэг ингээд хэрэг хийсэн хүн ингээд нэг гарч ирээд алгуулчихдаг. Тэр чинь санаа тохироод байгаа мó би зөвлөж жоохон ингээд тэр чинь хардсан шүү дээ тий. Би бол ингэж боддоо шүү дээ. Би танд зүгээр яг наадах дээр чинь би бол ардын намаараа тохирсон багш боддоо шүү дээ. Бараг одоо энэ зантган нөгөө нөхдүүдтэй гаргаж ирсэн. Аагүй би бол дээш харахгүй. Миний зүгээр нөгөө та санаж байгаа шүү дээ. Нөгөө мийн холдыг онгоожсэн үйл явцыг. Тий. Тэгэл бас ингээл мийж нунаал тэгэл таг болчихсон шүү дээ. Тэгэл нэг жилийн дараа ч лөө гар барай сайхан гараад ирдэг шүү дээ. Би нэг ийм процесс явах болов гэж хараад байгаа. Би бол гэхдээ ардын намд энэ итгэдэг юм л тоо. Ардын намд ч тэгэл махны машин шиг тийм юу шүү дээ. Хүнийг хайрлах энергитэй тийм байхгүй шүү дээ. Тэр чин дээр үеэс л одоо тэмцдэг хэлмэгдүүлээл тий. Тэгэл одоо нийгмийн одоо 36 зах зээлийн нийгэм шилжснээс 36 7 жил болчлоо хэдийг нь засаглав. Тийм биз. Баг тэр чигээр нь засаглсан 30 одоо 2-ыг ч юм уу засаглсан тий.
Энэ ардсан намаас нэг болоод энэ ард түмний амьдрал муудаад байгаа юм юу ч байхгүй шүү дээ. Энэ ардын намал сүүлийн олон жил засаглаж байгаа хамгийн бүх шийдвэрүүдийг гаргаж байгаа бодлого явуулж байгаа нам чинь аль нам юм? Бол ардын нам биз дээ. Тэгээ яах вэ нөгөө хүмүүсийн амьдрал чинь хэцүү болчихлоор сонгуулаараа нэг 20 цаас юм уу 50 цаас юм уу 100 мянган төгрөгийг аваад хөрх юм сонголтоо хийчих. Тэгээд дараагийн 4 жилд нь сайхан тархиа шаагаад тий ингээл одоо яваад нэг өдрийн хоолны мөнгөөр саналаа өгчлөө. Тэгээд би бол ард хүмүүнийг бол тэрэн дээр 1000 хэдэн зуун өнөдөр яаж энэ дэр гэдэг. Огчнээ л гэж хэлмээр. Та нар зөв сонголтоо хийж чадахгүй байна. Тэгээд улс төрчийн нөгөө сонгогч нарын улс төрийн мэдлэг байхгүй байна. Гарах үр дүнгийг мэдэхгүй байна. Тэгээ буруу хүн сонгочоо сүлд нь ингээд буцаагаад тэднийг хараагаа суугаад байх бол тэнэг ч дээ. Би бол монголоор бол хохнeel гэж хэлмээр санагдаж байна. За ингээд ямар ч гэсэн хоёулын яриа ерөнхийд бол өндөрлөх шат руугаа орлоо. Тэгээд одоо ингээд залуучууд яг миний юуг энэ намын гişүүд залуучуудыг үздэг юм шиг байна л анзаархад хүмүүс ингээд яриагаар зүгээр ингээд дүнэхэд. Тэгэхээр таа ч бас тодорхой хэмжээний бас улс төрд баггүй хугацааг өргөчлөө. Бас тухайн шатны намын даргаыг бас тодорхой хугацаанд өдөртөө явуулсан тийм. Тэгэхээр одоо бас нам дотроо бас нэлээд идэвхтэй хүмүүс юм бас нэг болов гэж би бол тэгж харддаг юм байна. Ерөө шүүмжлээд байна гэдэг чинь идэвхтэй нэг гэсэн үг шүү дээ. Тэгээ алдаа байх шүү, наадгаа засаацаа гэдэг чинь өөрөө буруу зүйл биш гэж. Тийм, эрүүл юм руу л авч чаддаг байгаа. Тийм. Тэгэхээр тийм оролцоотой байна гэдэг чинь мэдээж хамгийн зөв гэж би хараад байна. Тэгэхээр ийм хүний хувьд одоо залуучуудаа одоо жишээлбэл ялангуяа орж ирж байгаа залуучууд гэх юм. Одоо төгсгөлийн үг болгоод өнөөдрийн ярилцлагын хоёрын төгсгөлийн үг болгоод хэлвэл тий. Одоо залуучууд ч өөрөө их тийм юу болчих л дээ. Бидний үеэс ингээд өөр болсон байгаа байхгүй. Нөгөө төрөлхийн л одоо ингээд тэр хүн чинь бие даацсан байдал шал өөр. Тий. Одоо ороод ирээ гэж хэлэхээр орж ирэхгүй байх тий. Магадгүй. Тий. Бити ороо гэсэн ч ороод ижиж магадгүй шүү дээ. Магадгүй. Тэгэхээр амар тийм энэ ардчлалын буйнаар гэдэг юм уу энэ эрх чөлөөний буйнаар ингээд чөлөөтэй асуудалд ингээд өөрийнхөө ханддаг болчих. Тэгээ чинь 30 жил ингээд өссөн залуучууд хин нэгний үгээр явахгүй. Хин нэгнээр заалахгүй. Тэ? Тэгээд залуучуудын талбай дээр очиод өөрсдөө жагсчил байгаа. Тэрийг дотор намууд ардын намд очиж бужигнуулж байгаа шүү дээ. Тэр чинь өөрсдийнх нь эсрэг жагсаад байгаа юм чинь хин яах манай нам очиж тэрийг эсэргүүцэх юм уу тийм байхгүй шүү дээ. Яг нь манай нам дотор байгаа нэг хэсэг бүлэг нь ардын намтаа нийлээд тэгээ явж байгаа. Тэгээд мөнгө аваад явсан шүү дээ. Манай намынхан бүхлээрээ тийм биз дээ. Одоо тэр жагсаалыг өмгөлээг байхгүй. Тэгэхээр энэ залуучууд чинь цаашдаа ингээд өөрийнхөө асуудалд ханддаг болцсон. Тэгэд энийг төр засаг барина гэж тэгээ одоо ингээд өөрийнхөө намдаа авчна гэж бол чадахгүй. Ийм эрх чөлөөнд байгаа хүмүүс чинь эрх чөлөөлөл тэмүүлнэ. Тэгэхээр яг манай нам маань ингээд дөнгөж өөрчлөгдөж эхэлж байна. Институт байдлаа олж байна. Алдаж энтлээ, тий? Засаглаж үзсэн тодорхой хэмжээнд үдсэн. Бас лидерүүдтэй. Бүр болохоо байсан нам биш шүү дээ. Алдаа байна, оноож. Тий. Ардын намтай нийлж жагаад өөрийнхөө намыг унгаагаад байдаг учраас л бидний итгэл үнэмшил унаад байгаа болохоос ш. Тэгээ шинэ даргаыг бол би 28 онд тий одоо ингээд ялуулахын төлөө явна гэдэгт бол итгэлтэй байна. Энэ хүн чинь бас хэцэнгуу хариуцлагатай юм шиг санагддаг. Манай намд бас ингээд орж ирээрээ манай нам дотор ч ингээд дандаа болж бүтэхгүй те дандаа бүгд солоогч нар бас байдаггүй маа те хэлэх үгээ хэлдэг. Дуурах уймаа дуурдаг, үзэх үедээ үздэг, буулт хийх үедээ буулт хийдэг. Тэгэхээр энэ нам дотор байгаа залуучуудыг бүгднийг хар гэж битгий бодоорой. Энэ нам дотор байгаа удирдлага болгоныг муухай гэж битгий бодоорой, те тохирдог гэж битгий бодоорой. Энэ дотор нас эрүүл сэтгэлгээтэй эрүүл хүмүүс бол байдгийн шүү. Тэгэхээр манай намд орж өөрсдийнхөө санаа бодлыг одоо хэрэгжүүлэх тал дээр тусал дэмжиж те анхан дунд чад буюу энэ аймаг дүүргүүд дээрээ энэ нийгмийн сайн сайхан болгохын төлөө дуурж ярьдаг байх хэвээр. Хинч та нарын төлөө зүтгэхгүй. Тэгээд та нар төвчээртэй аль нэгэн намыг одоо ингэж орж дотроос нь асуудлыг шийднэ болохоос биш ингээд хүлээгээд бол асуудал шийдэгдэхгүй. Нам дотор ч ингээд нэг хэсэг ингээ маанаг тэнэг хүмүүс байлаа гэж бодъё те. Би одоо жишээл нам руу орчод би гарлаа гэж бодъё л. Тэгвэл би юу болох вэ? Маанаг тэнэг хүмүүс л энэ намыг өдөртөж таарна үстэй. Тэгээ яг би бидний маанаг хүмүүсийн төлөө би гараа явах. Маанаг хүмүүст орон зайг нь битгий тавьлаа. Битгий тавь.
Тэгэхээр мундаг залуучууд нам дотор орж энэ намыг шинжлэх, өөрчлөх, манлайлалтанд цуг оролцоо. Тэгээд өөрсдийнхөө төлөө үр дүнгийн одоо намаараа дамжуулж, бодлогоо хэрэгжүүлж ингээд хамтраад яваач ээ гэж хүсмээр байна тий. Хэрвээ дөрмөө бариад явахгүй бол би ч бараг ингээд намаас ер нь жоохон ингээд одоо сүлдээ ихтгэл алдардаг болчиход байна. За зөндөө олон жил одоо явлаа. Нийгэм ч өөрчлөгдөхгүй, нам ч өөрчлөгдөхгүй гэдэг бодол толгойд. Тийм наа бодол чинь бас зөвхөн танд ч гээгүй баха. Нилээ хүмүүс төрсөн баха. Наад ч гэсэн тухайн үед бас төрж лээсэн. Одоо бол яг ингээ бас нэг ихтгэл сэргдэг үе ирсэн юм уу яац мэдэхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн өнөөдрийн бас урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Өөрийнхөө үжил бодлыгоо чөлөөтэй илэрхийлсэнд баярлалаа. Тэгээд олон залуучууд бас ардсан намыг бас мэдж явж байгаа бах. Тэгээд мэдээж шийдвэр нь тухайн хүний асуудал байдаг. Гэхдээ ардсан нам зүгээр сууж болохгүй. Залуучуудад өөрсдийнхөө үжил санаа, үжил баримтлалыг маш сайн ойлгуулах ажлыг би идэвхтэй гэсэн би боддог. Та ч гэсэн бас өөрийнхөө энэ үжил санаандаа өргөлж хатуу, яг өнөөдрийн хатуу шиг цаашдаа хатуу байгаараа. Тэгээд хамгийн гол нь гэхдээ өөртөө энэ үжил санаагаа хадгалах биш, олон залуучуудад ойлгуулаарай. Тэгжиж хідүүлээ нэг тогтцсон байгаа нэг газар төвлөрсөн байгаа эрх мэдлийг хэдүүлээ таслан зогсоо шүү дээ. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Хичээнэ. За ингээ өнөөдрийн подкаст маань ийхүү өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор ардсан намын гишүүн Суур Сүрэн ах маань ирж өөрийнхөө бодлыг хуваалцлаа. Тэгээ дараагийн дугаараа иргэн уулзцаая. Баяр та. За баярлалаа.